За Devin Booker 44 оноо авч 6 одоо 3-аас хийгээд Minnesota-г бараг хожих төгссөн. Гэвч сүүлийн мөчид Julius Randle баазар шидэлт хийснээр ерөнхий бол тоглолтыг дуусгацсан. Тэгээд Julius Randle одоо би ирсэндээ хэрэгтэй тоглож байсан маа гэдэг нь бол харуулж байна тий. Багтаа хожил авчираад тэгээд Suns KD байхгүй бол одоо тоглолтыг төгсөх тоглож байхгүй. Бас ер нь бол хэцүү харагдчихлээ. За Кейт Канихам улирлын 4-р трипл даблаа хийснээр Wizards-ыг талбайд нь буулгаж авч чадсан. Энэ жил Detroit ер нь бол маш хүчтэй сайн өрсөлдөөнд тоглож байна. Тэгээ Кейт Канихам одоо багийн лидерээ бас маш сайн хийж байна. Тэгээ сүүлийн тоглолтуудад бол маш consistent үнэхээр сайн тоглож байгаа. Өмнө улирлч гэсэн үнэхээр consistent бас сайн тоглож байсан. Тэгээд Detroit энэ жил бас зүтгээд байна. За PG Washington Doncic байхгүй багийн лидер үргийг маш сайн гүйцэтгэсэн. 27 оноо 17 самбар авсан. PG Washington самбар доор тоглолтыг тийм эзэрхийг самбарын тоглогч биш мөртлөө 17 самбар авсан нь OKC-г самбар доор ямар сул байгаа вэ гэдгийг харуулж байна. Одоо ингээ багийн төвүүд нь гис эдгэрж ирэхгүй бол OKC сайн төвүүдтэй багтай одоо тоглох юм бол асуудалд орох нь ингээ харагдаж байна тийм. Тэгэхээр энэ бол хурдан эдгэрж ирэх хэрэгтэй төвүүд нь. За Jared McCann бол үнэхээр сайн сакс тоглож чаддаг залуу байна. За миний харж байгаагаар бол энэ жилийн рүүкинүүд дундаас энэ бол баг хамгийн сайн сонголт байсан юм болов уу гэж энэ бол бодож байна. Одоо тэр catch and shoot хийж байгаа шийдэлтүүд тэгээд довтлогооны санаачлаг өгж байгаа пас ер нь бол NBA-д баг энэ жилийн рүүкинүүдээс илүү хамгийн одоо бэлэн рүүки байна гэж би ер нь л хувьдаа харж байна. Тийм. Гэвч одоо 76ers одоо амжилтаараа NBA хамгийн муу үзүүлэлт үзүүлж байгаа баг болж байгаа юм байна. Арайчтай тий. Энэ багийн гол тоглогч Maxi байсан юм шиг үлээ. За тэгээ бидний ярианы гол сэдв болох Chaos Boston өнөөдөр хожигдчихлоо. Тэгээ Jason Tatum 32 оноо 7 assist, 12 самбар, 2 стилээ өгсөн. За тэгээд бараг 20-0 болох боломжтой гэдээсэн. Манай Chaos өнөөдөр хожигдчихлоо. Тэгээ 15 win streak нь ингээд 15-1 болчихлоо. Хайр юм тий. 20-0 болчихгүй. За тэгээ Boston улмаар одоо бас л хүчрэг баг байгаа гэдгийг харуулж байна. Тэгээ энэ янзаараа плей-офф уулзвал бас Бостон ялчих магадaltaй харагдаж байна. Гэхдээ Cavs бол үнэхээр бас сүлд барих гэж оролдлоо. За тэгээд харамсалтай юм аа. За Янис уг нь энэ шугам дээр гიშгцэн одоо сайн харуул уус гიშгцэн харагдаж. Тэгээ шүүгч гიშгээг өгсөн тэгээ хожицсан. За Fox 2 тоглолтод хамгийн улаан авснараа Wilt болон Kobe-гийн араас орж ирж байгаа юм лээ. 109 оноо тий. Тэгээ манай хүн чинь Clutch Player of the Year авч ирсэн. Тэгээд яг ингээл за ингээ хожлын шидэлт хийлээдэ гэсэн чи Dyson Daniels гэх нэг гай хаанаас ч юм гарч ирээд Fox-ыг блоклцсон. Тэгээд хожигдсон. Хоёр тоглолтын хууль нь хожигдчихлоо. Ийм их оноо авчаад жоо харамсалтай бас тий. За Harden 12 оноо 16 assist өгснөөр Steph-ийг эцэст нь хожиж чадсан. Дээрс нь Ray Allen-ы нийт 3 шидсэн тоог гүйцэж гарч чадсан гэдгийг та нар мэдсэн үү тий. Гарч чадсан. За тэгээ Бен Симмс нэг янзын тогсон те ингээ байнга тоглоод байвал уг нь зогсоох хүн байхгүй дээ. Тэ даанч орон гарan тэгээд Tremman гэдэг залуу манаас уурлаад зөрүүлж чад постэр танк хийсэн байгаа. Гэсэн хэдий ч одоо тоглолтын хожил нь Brooklyn руу шилжиж Charlotte хожигдоод тэгээд тоглолт дууссан байгаа. За тэгээд Russell Westbrook маань 200 дахь triple double хийсэн лигийн түүхэнд анхны тоглогч болсноор өнөөдөр Nuggets-ыг хожил төтлөөд хоцсон. За тэгээд Russell Westbrook-т баяр хүргэе. Өнөөдөр маш сайн тоглосон. Тэгээд анхны тий 200 triple double галзуу юм бэ. За манай өвөө нь 20 жил тоглосон ч гэсэн одоо нэг багийг чирч чадж байна тий. Гэх мэтчлэн ойрын 2 өдөрт NBA ийм зүсүүд боллоо. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Лайк, саба дараарай. Баяр та.